За баярлалаа. Энэ манай Баттар гишүүний ахалсан ажлын хэсэг бол ер нь их сайн ажилласан гэж бодогдоод байгаа. Сургаа одоо хуралдсан шиг байна. Тэр нь ч яг ер нь их сайн ажилласан. Би сүүлчийн уралдаан дараа нь бас нэг хальт мүлт суугаад ер нь засгийн газраас гарах журмын 70-80% энэ ажлын хэсэг ер нь хийцэн байна даа гэж бодсон л доо. Ямар тэрнийг бид нар их байга оролоор хилцээд яалттай нь биш. Тэгэхээр энэ тогтоолын хэлбэрээр засгийн газар руу очих юм байна гэж ойлгож байна. Их сайн ажилласан, хариуцлагатай ажилласан. Тэгээд энд яг хөө ер нь тогтоол руу оруулчмаар зарим юм энэ журам ажлын хэсгийн саналд байгаа мөртлөө хасгачаад байгаа маа. Тэр одоо бакалавраас уулзагчдыг зөнхлөн ditгэлэг тамруулах гэдэг бол надад бол их зөв санаа санагдаад байгаа. Тэрнээс төвчний сурвалжлагчид болвол одоо зээлийн авч сурвалцдаг. Ер нь гадаад дотоод ялгаагүй. Энэ зарчмыг барьж ажиллавал энэ илүү өргөн хүрээтэй үнэхээр одоо бас ирээдүйн чиглэсэн хөрөнгө оруулалтын ач холбогдол өндөр байх болов уу гэж бодож байгаа. За хоёрдугаарт энэ манай их сургуулиуд одоо дээд улс сурлын сургалтын байгууллагууд нэг л одоо олон улсын тэр зэрэглэл тогтоодог юм дуу хамаарах тухай их яриад байгаа юм. Жишээлбэл одоо 20-24 онд ямар зорилго тавьж ажилласан хэтэн зэрэг Аз твдээ эхний 100-д Монголоос 2 сургууль оруулаад гэж тавьсан. Тэр чи мэдээж бүтээгүй. Тэгтээ зэргийн одоо зэрэглэл тэр ранкингийн асуудал бол их амин чухал юм шиг болоо явж байгаа. Сая ажлын хэсэг бол энэ дундаасаа тодорхой нэг систем юм одоо тэр Times High Education ч юм уу. Ингээд сонгож аваад энүүгээр зэрэглэх тухай ярьж байгаа юм. Миний бодлоор бол манай их сургуулиуд энэ зэрэглэл рүү нэх мундаг зорилго болгож оромж явмаарг байгаа. Одоо сүүлийн үед бол энэ зэрэглэл тогтоодог системүүдийг чинь гадаад ертөнцид маш их шүүмжлээд эхэллээ. Одоо айгүй бол энэ зэрэглэл тогтоодог юмнуудыг хүлээж зөвшөөрөхөө удахгүй болимоор болоод яваад байгаа. Энэ зэрэглэл рүү орохын зорилгоо болгоод тавьчихдаг. Миний зүгээр хувийн итгэл үнэмшлээ нэг дээд сургуулиуд чинь дээд боловсрол олголтын төвшнгөө яаж дээшлүүлэх вэ гэдэг юмдаараа төвлөрч ажилламаар энэ зээлийн санг, энэ зээл тусламжийн ажлыг энэ зорилго руу бас чиглүүлж ашиглах нь их чухал санагдаад байгаа юм. Би бас зарим нэг сургуулийн өдөр төсөв гишүүнээрч дараагаарч ингээд бас ажиллаж ил байсан. Сургалтын төвшин, дээд боловсрол олголтын төвшин сайжруулъя гэдэг асуудал ерөөс оруулж ирдэггүй шүү дээ сургуулийн өдөр төсөв бэлтгэр. Багш нарын цалин нэмэх асуудал нэгдүгürt. Хоёрдугаарт одоо энэ аль нэгэн ранкинг руу одоо хамаарахад юу хийх вэ гэдэг зохион байгуулалтын мурж ирээд байгаа. Тийм учраас энэ зэрэглэлийн асуудлыг бид нар нэг ач холбогдол өгбөр ажлын эсхий ахлагчаас хариулах бах та тий. Ер нь тэр бакалавр болон агсан төвшний харьцааг ер нь яах юм бэ гэдэг юм ба шүү дээ. Тэтгэлэг байх юм уу, зээл байх юм уу? Батнаарамлаг шүү хариулъя. Аха. За ямар ч таны асуусан хоёр асуултан дээр бас ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор хариулъя. За бакалаврын төвшөнд таны хэлж байгаа бол сая санал дүгнэлтэн дээр яг л уншигдсан зүйлийн нэг л дээ 16-ны дээр гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах тохиолдолд тэтгэлгийн төрлүүдээс сонгон суралцгаар гэдэг. Тэгэхээр одоо жишээлбэл өнөөдөр 24 оны гүйцэтгэлийг аваад үзэх юм бол боловсролын зээлийн сангийн нийт санхүүжилтийн бараг 35% орчим хувь нь бол ерөнхийлөгчийн нэрмжид тэтгэлэг одоо нэгсэндээ бакалавр руу явж байгаа хөтөлбөр рүү альт руу явж байгаа. Тий. Явж байгаа. Тэгэхээр тийшээ илүү чиглэж явах нь бас зөв гэдэгтэй бас санал нэг байна. За хоёрдугаарт нөгөө та ирэмбийн асуудал ярьж байна л та тий. Тэгэхээр одоо яг хуучин одоо явж байгаа хүчин төгөлдөр байгаа сонгон шалгаруулалтаар одоо жишээлбэл үнэлэхтэй нийт оноожуулалтын 80% нь бол дэлхийн зөвхөн нөгөө их сургуулиудын ирэмбийг харна гэж байгаа. 80% нь ирэмб байгаа. Энийг бид нэр энэ ажлын хэсгийн дүнэлтэн дээрээ биш 80 биш тэрнээс гадна бусад хэлбэрүүдийг авч үзэх хэрэгтэй гэж оруулж ирж байгаа. Тухайн оюутны өөрөө тухайн сургуулиас авсан тэтгэлгийн хэмжээ. За дээрэс нь бас тухайн сургуулийн нийт төлбөрийн хэмжээ гэх мэтчлэн бусад одоо факторуудыг авч үзэж сонгон шалгаруулалтын одоо оноогоо тодорхойлох ёстой. Тэгэхээр дэлхийн ирэмб бол одоо 80% биш илүү 30% ч юм уу тэр хэлбэр лөө. Яг тэгэхээр дэлхийн ирэмб гэдэг бол өөрөө хин нэгэн субъектив нөлөөс хамаарахгүйгээр
яг олон улсад ингээд одоо ирээн бэлдсэн хэлбэртэй. Тэгэхээр энийг хүүхдүүдэд шалгаруулахдаа ашиглах ёстой. Гэхдээ 80% биш, илүү одоо 30 оноо ч юм уу те нийт онооны нэг 20-30% дээр байх нь бас илүү оновчтой болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр яг одоо бидний ажлын дүнэлтэнд бол нэгсэндээ яг таны хэлж байгаа санаа бол ингээд суудсан гэж одоо ойлгож байгаа.